бурхан гэж байгаа юу? Эсвэл материалын ертөнцөл оршин байсан байгаа бас байх болов уу? Энэ асуултанд хариулах нэг зам бол космологийн аргумент юм. Энэ аргумент инхүү хэлэгддэг. Алив оршлын эхлэлтэй зүйл шалтгаантай байдаг. ертөнц оршлын эхлэлтэй. Тиймээс ертөнц шалтгаантай. Нэгдүгээр таамаг үнэн үү? Үүнийг авч үзье. Ямар нэгэн зүйл шалтгаангүй гинэт буй болчихдог гэж итгэх нь элбэнд итгэж буйтай адил юм. Элбэнд дор хаяж малгай, элбчин хоёр нь бий. Хэрв ямар нэгэн зүйл оргүй хоосноос буй болчихдог юм бол яагаад бид үүнийг байн харддаггүй юм бэ? Бидний өдөр бүрийн амьдрал, шинжлэх ухааны нотлохоонууд бидний эхний таамгийг баталдаг. Хэрв алив зүйл оршиж эхэлсэн бол түүнд нөлөөлсөн шалтгаан бий. Тэгвэл бидний хоёрдугаар таамаг зүйтэй юу? ертөнц эхэлсэн үү? Эсвэл үргэлж байсаар байсан уу? Атеистууд ертөнц мөнхөд байсаар ирсэн гэж хэлдэг. ертөнц зүгээр л байгаа. Тэгээд л болоо. Эхлээд термодинамикийн 2 дугаар хуулийг авч үзье. Энэ хэлэхдээ ертөнц хэрэглэж болох энерги баг багаар хороосоор байгаа. Энд л гол учир бий. Хэрв ертөнц мөнхөд байсаар ирсэн бол өдийд хэрэглэж болох энерги аль хэдийн дуусгасан байгаа. 2 дугаар хууль бидэнд ертөнц нэгэн цагт эхэлсэн нь гарцаагүй гэж хэлдэг. Үүнийг хэд хэдэн гайхалтай шинжлэх ухааны нээлтүүд баталдаг. 1915 онд Альберт Эйнштейн хамаарлын ерөнхий онолоо танилцуулсан. Энэ нь биднийг ертөнцийн өнгөрсөн түүхийн талаар утгатайгаар ярилцах боломжийг өгсөн. Дараа нь Александр Фридман, Жорж Ламетра нар Эйнштейний онол дээр ажиллаж улмаар ертөнц тэлсээр байна гэдгийг тогтоосон. Тэгэд 1929 онд Эдвин Хаббл алс холын галаксинуудын гэрлийн улаан өнгийн шилжилтийг хэмжилсэн. Энэ нь ертөнц тэлсээр байгааг батлаад зогсохгүй. Бас ертөнц өнгөрсөн нэгэн цэгээс үүсэн гарчаа гэдгийг харуулсан юм. Энэ нь ойлгоход бэрх гайхалтай нээлт байсан юм а. Гэхдээ хүн бүр хязгаартай ертөнцид дуртай байгаагүй. Тиймээс ертөнцийн талаарх олон янзын загварууд танилцуулагдаж байсан. Гэхдээ цаг хугацааны эрэхэнд тэд бүгд няцаагдсан юм. Сүүлд 3 манлай космологчид Арвин Борд, Алан Гут, Александр Веленкин нар судлан түүхийнхэн туршид тэлсээр ирсэн ямар ч ертөнц өнгөрсөнд мөнхөд байсан байх боломжгүй бөгөөд гарцаагүй эхлэлтэй байх ёстой гэж баталжээ. Энэ нь мулт ертөнц гэх онолд ч хамаатай. Хэрв тийм зүйл байдаг бол тиймээс шинжлэх ухаанчид өнгөрсөн мөнх байсан ертөнцийнхэн ардуур нуугдах боломжгүй болсон. Тэд эхлэлтэй орчлон ертөнцийн асуудлуудтай нүүр тулахаас өөр аргагүй болсон. Ямар ч загвар байсан стандарт загвар шиг эхлэлтэй байх ёстой. Тэгэхээр аргументийн эхний 2 таамаг үнэн байх өндөр магадлалтай байна. Тиймээс дүгнэлт нь бас үнэн болно. ертөнц шалтгаантай. ертөнц нэгэнд өөрийгөө шалтгаалж чадахгүй болохоор түүнийг шалтгаалсан зүйл нь цаг хугацаа орон зайтай ертөнцөөс цаагуурх зүйл байх ёстой. Энэ нь орон зайд бус, цаг хугацаанд бус, барьцгүй, шалтгаалагдаагүй, хязгааргүй хүчрхэг байх ёстой. Яг л бурхан шиг. Космологийн аргумент бидэнд бурхан оршин буй гэдгийг харуулж байна.